Лологийн бүгдээр хамтдаа залбирцгаая. Өндөр сэргэлтийн залбирал номер 2 руу орно. Юуны төрөнд бүгдээр сүнсээр дүрцгээе. Ариун сүнсээр дүрья бүгдээр. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Энэ залбирлын туршид эзэн таны хүслийн дагуу хамтдаа залбирахад сүнс сэтгэл санаа махан байд мөн үнэхээр таны өмнө уусгаж таны өмнө ирэхэд удирдан дагуулах болтгоо гэж танд өргөн даатгаж байна. Залбирал бүр дээр эзэн таны дотор хамтдаа санаа нэгдэж явхад удирдан дагуулан чиглүүлэх болтгоо гэж танд өргөж даатгаж байна. Ариун сүнсээ дүүргэж өгөрөө. Есүс нэрээр залбирч байна. Амен. Сэтгэл готрлоос чөлөөлөх залбирлагцгаа. Тэгээ үүний өмнө бид нар ямар нэгэн бие дээр хэрвээ миний бие дээр ойрын үед ингээ ямар нэгэн байдлаар тэлзэн хувьч юм ямар нэгэн байдлаар наалтсан юмнууд мэдрэгдэж байгаа бол одоо жишээлбэл энэ нь л яг харизматик пентекост яг теолог итгэдэг хүмүүс байна шүү. Яг биен дээр нэм наалтсан мэдрэмж төрж байгаа ял ямар нэгэн хэрүүлийн бузар гэдэг шиг тэг хэрүүллээс болоод ч юм уу эсвэл альва нэг зүйлсээс болоод биен дээр наалтсан шархагдсан мэдрэмж төрсэн сүнслэг дайралтанд өртсөн байгаа. Тэдгээр зүйлсүүдийг дээр Иесээс авч хайцгаая. Назараа Есүсийн нэрээр яг миний бие рүү дайрахыг орж тэр дайралтыг хөөн зайлуулж байна. Бузар сүнсний тэр дайралтуудыг зайлуулан гаргаж хайж байна. Шидсэн тэр сумуудын назараа Есүс хөөн зайлуулан гаргаж хайж цэвэрлэж байна. Яг зайлцгааг тушааж назараа Есүсээр цэвэрлэж гаргаж хайж байна. Авч хайж надаас зайлцгааг тушааж назараа Есүсийн нэрээр яг бүгдийг цэвэрлэж байна. Танд өргөн даатгаж байна. Есүсийн нэрээр залбирч байна. Яг бүх хэл зүйлсүүдийг цэвэрлж байна. Надаас зайлцгааг тушааж байна. Яг тэр наалтсан байгаа тэр айлуу нэг хов жив юм тэр уур хилэнгийн болон тэрхүү хил амаараа бузралсан тэдгэрх зүйлсээр хин нэгний амьдрал дээр буруугаар тунхсан тэдгээр тунхлоод байвал бүгдээр эдгэрх залбирлуудыг бас хамтдаа санаа нэгдэл залбирна. Яг таны амьдралд яг тань руу хин нэг ховж хутгсан. Нөгөө тань руу өнөхөр ярьсан. Тань руу атаклсан, дайрцсан те. Тэгээсгүй мэдээгүй жахт нь ардуурч ярьсан байхад аливаа нэгэн байдлаар сүнслэг зүйл тань дээр мэдрэгдэжэл тэр зүйлсүүдийг хамтдаа хөөцгöö. Назар Есүсийн нэрээр яг миний биеэс миний ойр орчноос хэрүүлийн бузар сүнсүүдийг хөөн зайлуулж гаргаж хайж байна. Дайрахыг оролцсон дайрлуудыг хөөн зайлуулан гаргаж хайж цэвэрлэж байна. Юу бол эзний дотор сонгогдсон хүн эзнийг алдаршуулах болно. Бурхны дотор тэрхүү сонголтын дотор явж байгаа Бурхан намайг хайрлаж хамгаалсан билээ. Тэрхүү өдөр дүмжин дотор урагшаа явж байна. Есүсийн нэрээр эзнийг би алдаршуулахаар үнэхээр явж байна. Эзэн таны дотор би үнэхээр явж байна. Халелуя. Таныг үнэхээр алдаршуулахаар урагшаа явж байхад яг энэ миний бие рүү дайрсан баг дайрлуудыг хөөн залуулж цэвэрлж байна. Назараа Есүсийн нэрээр. За атаа хорслон атаархалтай холбоотой зүйл байгаа. Тэгээд атаархал зүйл хин нэгэн тань санаандгүй гэр бүлийн хүмүүс ч юм ямар нэгэн атаархсан тохиолдолд атаархлын бузар сүнс гэдэг зарим зүйлсүүд заримдаа наалтсан байдаг. Дахиад харизматик пентекост теологийн дагуу ярьж байгаа шүү. Энэ бол тэтгэн байвал хэлцэж болно. Яг тэрхүү биен дээр нэрхүү атаархлын сүнслэг зүйлс мэдрэгдээд атаархлын сүнс бас ингэж яаж гэдэг бол мэдрэгддэг бол эргэн тойрон гинт хэрүүл үүсгэж юм уу те асуудал үүсэл атаархлын сүнстэй тиймэрхүү нөлөөлөхийг оролцоод гаднаас оролцсон тийм тохиолдол гэр бүлийн гишүүдийн дотор уур хилэн ч юм уу гомдол ч юм альва нэгэн тэдгээр зүйлсээс мэдрэгдэж эхэлдэг байгаа. Тэр зүйлсээс чөлөөлөгдөх тэр залбирлыг хамтдаа хийцгээе. Биен дотор орохгүй ч гэсэн зүгээр биелүү ингэ наалтцсан эсвэл эргэн тойронд байгаа бас шаардлагатай бол атаархлын сүнсийг хөөсний дараа гэр орноо цэвэрлэх маш их усаар авах юм уу те шалаа авах тэрхүү ширээгээ цэвэрлэх юм уу эсвэл амар буудан дээр суусан буудангийнхаа эдгээрх юмнуудыг угаах ч юм уу те дээр нь дискрийг угаах юм уу гэх мэтээр залбирлыг бас хийдэг байгаа. Назараа Есүсийн нэрээр хамтдаа өдрөө залбирцгаая. Яг атаархлын сүнсүүдийг хөөн залбирч гаргаж хайж байна. Наалтсан хэсгүүд яг миний амьдралаас миний биесээс миний гэр орноос зайлгч назараа Есүс хөөн залбирч гаргаж хайж байна. Цэвэрлж байна. Бүх хэлээр бузар муусуудыг назараа Есүснээр би хөөн залбирч гаргаж хайж байна. Хамтдаа санаа нэгж цэвэрлж байна. Халелуя. Гомдолтой холбоотой зүйл. Тэгээд эзний өмнө бүгдээр залбирахынхаа өмнө тэр гомдсон хүмүүс бүгдийг нь уучлаа. Үнээс хүлээлт заримдаа хүмүүс хүний хийсэн зүйлсээс болж гомддог. Зарим нь болохоор хийгээгүй зүйлс буюу хийчих байх гэж найдснаас болоод тэгээд болоог өгс болоо гомддог байна.
бүхий талбарт бүгдээрээ уучлал цэвэрлэж явуулцгаая. Хааллалаа эзэн минь таны өмнө ирж байна. Тэгээд бас хүлээлттэй байсан тэр хүмүүсийг би ясаа уучлж байна. Энийг хийгээд өгчих, ингээ хэлж өгөх, ингээ заалгаж өгөх, тэгж өгөх гэсэн тэр зүйлсүүдийг хүлээсэндээ тэдгэр хүмүүс эзэн би уучлж байна. Хөрс сэтгэлээ цэвэрлж байна. Есүс нэр. Та бүгд бас харуулна сануулхад хинээс ч хизээч юу ч битгий хүлээ. Тэгвэл гомдохгүй. Тэгвэл амьдрал чинь бас амар байх болно. Хүнээс хүн хүлээхээр асуудал үүсдэг. Хүлээлтгүй тэг. Ингэж хэлснээр хүмүүс итгэлгүй бодохтаа гэдэг хүнд итгэхгүй юусантай харилцахгүй бодохтаа биш. Хүмүүс нэг нэгнээс хүлээгээд энэ пастор юм чи энэ намайг залбираад өгч, энэ ингэж гэх, энэ намайг ингээд тусалж байгаа, энэ намайг мөнгөгүй явж байгаа харсан чинь ингээд тусалж байгаа гэдэг. Тэг өөрсдөө хилдэггүй мөртлөө хүлээгээд хүлээсэнсээ болоод яадаг вэхээр хүмүүс тэр байдлаасаа болоод энэ зүйлс нь тэдгээр хүмүүст саад болдог гэнэ. Тэгэхээр хинээс ч хизээч юу ч битгий хүлээ. Тийм дөрмөнд бас тэр юм байвал бас тань амар шүү. Тэгээд аливаа нэгэн зүйлс хийснээс болоод гомдсон хүмүүсийн өдөр хамтаа уучлцгаая. Бурхан минь яг одоо муу зүйлсүүд хийсэн хүмүүсийг би бас хамтаа санааг уучлж байна. Зүрх сэтгэлээ цэвэрлж байна. Бид уучлахыг бүрэн сонгож байна. Есүсийн нэрээр хэлж байна. Бүгдээрээ сэтгэл готрол гэдэг нь болохоор сэтгэл готрлоос чөлөөлөгдөг нь болохоор сэтгэл зүйн дарамт гэдэг. Яг сэтгэл готролд ороогүй ч сэтгэл зүйн дарамт эсвэл санаа зовнилт дарамт мэдрээд сэтгэл зүйн төвшөнд энийг яана, тэрийг яана гэдэг дарамт авцсан байдаг шүү дээ. Хэцүү санагдаад байгаа амьдралдаа ингээд хүчгүй санагдаад байгаа. Тийм тохиолдол хамтаа залбирцгаая. Сүнслэг зүйлээ бас хөөцгөн. Тэгээд яг сэтгэл зүйн хувьд яг одоо юу болохгүй байна гэдэг дээр хамтаа үздэцгээе. Яг юунаас болоод энэ дээрх асуудал үүсэж байна. Яг хамтаа санаа нэгэн залбирая. Тэгээд яг болохгүй байгаа зүйлс гэх юм бол харах юм бол яг харж байгаа өнцгөөс их шалтгаалж байгаа. Яг миний харж байгаа энэ өнцөг за эхлээд сүнслэг зүйлсүүдийг хөөцгөөе. За сэтгэл готрлоор бас дайрахыг орлож байгаа. Гаднаас дайрлууд эхлээд хөөцгөөе. Сэтгэл готрлоор дайрахыг орлож байгаа. Бузар хонсон дайрлуудыг хөөн зайлуулж байна. Зараа Есүс нэр зайлуулан гаргаж хайж яг зайлаг тушааж байна. Миний эргэн тойрноос надаас зайл гэж назараа Есүс нэр тушааж байна. Хөөн зайлуулан гаргаж хайж байна. Цэвэрлж байна. Назараа Есүс нэрээр хааллалаа хамтаа санаа нэгтэн залбирч. Хааллалаа. За одоо яг дотор муу сэтгэл готрлыг бас бодлоодыг өгөөд байгаа. Сэтгэл готрол нь болохоор зүгээр бас хэрвээ ямар нэгэн байдлаар дотор хэрвээ сүнслэг зүйл наалтсан байх юм бол наалтсан дотор орсон ямар нөхцөл байдалд орсон бай. Тийм байх юм бол яадаг вэ? Тэрийг хөөдөг байгаа. Тэг хөөх нь яг ингэ чухал байгаа. Хөөх нь бол бүгдээр яг назараа Есүс нэрээр хамтаа санаа нэгдэж байна. Тэр сэтгэл готрлын бодлоодыг өгөөд байгаа. Намайг үнэхээр доош нь хийгээд байгаа. Бузар сонсуудыг назараа Есүс нэрээр хөөн залуулж сонсож байгаа хүмүүстээр доош нь хийгээд байгаа. Үн цэнгүй мэд харагдуулаад яриулаад байгаа бузар сонсуудыг назараа Есүс нэрээр хөөн залуулан гаргаж хайж байна. Зайлуулж байна, цэвэрлж байна. Есүс нэрээр цэвэрлж гаргаж хайж байна. Хамтаа санаа нэгж байна. Есүс нэрээр цэвэрлж байна. Бүх дайрлуудыг хөөн залуулан гаргаж хайж байна. Тэр дотор бодол маань үнэхээр муу бурхны дотор биш ингээд тэрхүү сэтгэл зүйн хувьд дарамт үүсгээд байгаа. Дандаа доош нь харж байгаа. Тэр бузар бодлоодыг өгөөд байгаа. Бузар хүмүүсийг хөөн зайлуулан гаргаж хайж байна. Бас яг энэ үед сэтгэл готрол ба эндгэх зүйлсүүд ингээд муу бодлоодыг өгөх нь яаж эхлэв бол хүн ингээд гар утас үзмэр санагдал. Библи уншмааргүй санагдвал үүнээс эхэлдэг. Соригдохгүй тул залбирч байгаа шүү дээ. Бид нэрээ залбирсаар байх бол бүгд уншсаар байвал сэтгэл готрол аливаа зүйлсүүд орохгүй. Харин энэ нөхцөл байдалд яадаг вэ гэвэл хүмүүс ингээд Библи уншихгүй, Бурхны үгийг уншихгүй. Эхнээ Бурхны залбир хүн дээр очиж залбируулна. Тэгтээ өөрөөс гарах зүйлийг хийхгүй байдаг. Тэг өөрөө яагаа хийхгүй нүгээр ингээд уншмааргүй санагтаад. Уншмааргүй санагдсан, залбирмааргүй санагдаад. Залбирч гэж заримдаа бодохгүй. Тэгээд тэр байдал дотроо ингээд байхыг ингээд зөвшөөрөөд өргөжлүүлээд байгаад удагдсан тэрхүү байдал нь ингээд хоолгүй хүн чинь хэцүү болдог шүү дээ. Яг тэрэн шиг ингээд удаад тэгээд Бурхны үггүй
тэр тулаанд явж иж хамаг зэр дэвсэггүй явж байгаа болно. Тэг бурхны үггүй болж байгаа болно. Тэгэхээр ингээд бурхны үгийг уншихгүй байх нь өөрөө болохгүй байгаа. Тэг харин гол нь яг энэгээр талбарууд дээр бурхны үгийг уншиж залбирж яг тэрхөө байх ёстой төвшөндөө байхад нь садаа болдог сонснууд байна. Хэд амарчлах те ингээд одоо тэр нэг цагийн улгаач гэдэг сонсдог өдөр хамтаа хөөцгөө. Хэрвээ эдгээр сүнсүүдийг хөөгөө чөлөөлгснээр хүн бол өөрөө бурхны үгийг унших нь угаасаа өөрөх нь хүсэл. Угаасаа тэмүүлэн явах нь өөрөх нь хүсэл байгаамаа. Хамтаа санаа нэгдэж байна. Назараа Есүсийн нэрээр эдгээр садаа болгоод цагийн бараа болгоод байгаа. Бурхны үгийг уншихад хоошин суулгаад гар уцууцэх юм уу? Өөр нэгэн зүйлс үзье. Өөр юу ч хамаагүй хий гэж бүр уншиж гэж бодол төрүүлэхгүй байгаа. Залбирахад саад болж байгаа. Тэр бузар хонцуудыг назараа Есүс нэр хөөн залбиж гаргаж хажин цэвэрлж байна. Зайлуулан гаргаж хажиж байна. Назараа Есүсийн нэрээр зайлуулан гаргаж хажин цэвэрлж байна. Хэзээ Есүсийн нэрээр зайлуулан гаргаж хажиж байна. Хамтаа санаа нэгдэж байна. Халелуя. Яг хамтаа санаа нэгж тэрхүү дайралтад өргөж байгаа тэр Библийг уншихад бурхны үгийг уншихад саад болж байгаа тэр бузар хонцуудыг назараа Есүс нэр хөөн залил гаргаж хийж байна. Миний дотроос надаас зайлцгааг тушааж байна. Сонсож байгаа хүмүүсээс зайлцгааг тушааж байна. Есүс нэр цэвэрлж байна. Энээс чөлөөлөгдөхөр яг бурхны үгийг уншаад залбирах үед хүний сэтгэл зүй, хүний махан бие угаасаа тэр бурхны дотор хэн байх ёстой хүн угаасаа мэддэг. Тэгэхээр юуны төрөнд тусламж ирэхээ өөрөө эхлээд өдрийнхөө хоолыг идэх нь чухал байна. Харин эдгээр талбаруудаар яалтчгүй иймэрхүү сүнслэг зүйлсэд болохоор эдгээр зүйлсийг хөөхөнд бол хамтаа залбирч байна. Тэгээд яг тууштай явах гэж байгаа би чи ингээл уншиж байгаа л болчдөг шүү дээ. Би ингэж байгаа л болчдөг шүү дээ. Тууштай биш. Зан чанартаас заримдаа нөлөөлсөн сүнслэг зүйлсүүд байдаг. Бас заримдаа зан чанарууд ч бас байдаг. Тэгээд үгүй тэр тууштай биш тэргүй хоошоо ингээд суулгаад тууштай биш яриулахгүй байгаа тэр бузар хонцуудыг хөөн зайлуулан гаргаж хийж байна. Тууштай байхгүй явж байгаа л болимоор санагдал, амармаар санагдал, ядармаар санагдал, ядарч байгаа мэт санагдвал тэр бузар хонцуудыг хөөн зайлуулан гаргаж хийж байна. Назараа Есүс нэр яг сонсож байгаа хүмүүсээс яг хөөн зайлуулан гаргаж хийж байна. Бурхны үгийг уншихад, залбирахад, урагшаа бурхны дуудагсан дуудлагуудыг хийхэд саад болж байгаа тэр бузар хонцуудыг хөөн зайлуулан гаргаж хийж байна. Назараа Есүс нэр хамтаа санаа нэгж байна. Зайлуулан гаргаж хийж байна. Зайлцгааг тушааж байна. Цэвэрлж байна. Есүс нэр цэвэрлж байна. Зайлуулан гаргаж хайж байна. Хамтаа санаа нэгдэж. Ора башэре кире басэрэрэрэ бэшэрэрэ. Ра башэре кире сара башэрэрэ саранарара. Ора башэра бака сара башэрэрэ сарарара. Хамтаа санаа нэгж өргөжлүүлэн залбирч байна. Тэгвэл саад болохыг оролж байгаа. Тэр босод зүйлсүүдийг ч хамтаа санаа нэгдэн хөөн зайлуулан гаргаж хайж байна. Тууштай байхад сад болж байгаа бузар хонцуудыг хөөн зайлуулан гаргаж хайж байна. Назараа Есүс нэрээр цэвэрлж байна. Халелуя. 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 Харагтуулан бүгдээр хамтаа залбирцгаая. Бурхны дотор бүгдээр хамтаа өргөцгöö. Тэгээд сэтгэл готрлоос чөлөөлөгдөхөд бас яадгүй бол хүний ингэдэг өөрөө тулаанч байдал нь цаад болж байгаа. Хүн угаасаа тулаанч, угаасаа бурхны дотор хүн ингээд амьдрахын төлөө тулаанч. Хүмүүнгод нэг юу ч хийдэггүй ингээд байгаа л гэдэг. Нэг их юм хийж байгаа биш зүгээр ингэ байгаа л гэдэг. Мэдгүй ингээл би байгаа л гэдэг. Харин тийм мэдээд байгаа гэхдээ тэгээ байгаа л хийхгүй байгаа л ингээд хоошин суулгад тулаанч байдал нь саадл болдог. Хүмүүсээс эдгээр сүнслэг зүйлс бас байгаа. Бас махан бие дээр бас нэг бүр ингээд адапт буюу бүр ингээд хаваад бүр ингээд суурлуулаад сурцсан. Тэгээ тэр нь бүр юу ч хийхгүй бүр ингээд сонгоод хоошоо суугаад байдаг. Энэ үүний эсрэг хамтаа санаа нэгдэж урагшаа явах нь чухал байна. Хамтаа санаа нэгдэж залбирч байна. Бурхан минь таны дотор бид бас яг санаа нэгдэж байна. Яг тэр урагшаа тулаанч байдал цаад болж байгаа бузар хонцуудыг хөөн зайлуулан гаргаж хайж байна. Назараа Есүс нэрээр зайлуулан гаргаж хайж байна. Зайлцгааг тушааж байна. Цэвэрлж байна. Есүс нэрээр цэвэрлж байна, гаргаж хайж байна. Хамтаа санаа нэгдэж би эзэн бурхныг бид алдаршуулах болно. Тулаанч байдал цаад болж хоошоо суулгаал гэдэг. Энэ байдлаас бурханаас махан бидээрээс сурсан бас зан чанараа бол энийг үн харин үнэхээр сурахгүйгээр харин нэр бурхны дотор тулаанч байхад зааж өгөрөө тулаанч өргөжлүүлэн явхад хооцсон бурхан өдөртөн дагуулж чиглүүлж өгөх болтугай гэж тандаа өргөн даатад ихэд Есүсийн нэрээр залбирч. Амен.
Алалаа эзэн дотор үргэлжлүүлэн залбираарай. Тэгээд эзэн дотор бас тэгмэр залбирлыг бас хэрвээ хэрэгцээтэй бол давхар олон удаа сонсороо гэж та бүхэнд уриалж байна. Тэгээд одоо удахгүй бол зай өөр залбирлаар